Ганагийн сүгт давтай морил. Зохиолч Сүрэн Жавын хишиг сүрэн, төрийн ордны алуурчин. Хоёрдугаар хэсэг. Мөрдөгч Такахаши нууц мэдээлэгчтэй тохиролцсон ёсоор мөнгөний урдчилгааг төлөөд Талигачийн залуу эхнэр Солонгос эмэгтэй Южинг дүүнд холоос харуулхад тэрээр миний харсан хүн биш байна гэв. Тэгэхээр ямар ч байсан Южин эмнэлэг дээр очиагүй гэдг нь тодорхой болсон ч эмэгтэй цаана хэн нэгэн байж болохыг үгүйсэхийн аргагүй. Мөн Талигач Оямагийн ховын архиваас Таваряма тосгон тавигдсан гэрэл зургийн хайлсыг ирсэн тэр хүн энэ бүхнийг үйлдсэн алуурч нуу эсвэл эдний ард хэн нэгэн захиалан үйлдүүлэгч байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Гэвч маш битүүлэг, баримт муутай тул урагш муутай явцгүй байлаа. Саппоро хотын цагдаагийн газараас ирүүлсэн төвөгтэй мэдээлэл гэрэл зургаас өөр үндэслэх баримтчгүй гар мухардхаас эхлээд түүн тусалж гар сунгах хүн ч олдсонгүй. Тэгэхээс тех гэсэн шиг зүрх сэтгэлд нь нэргэлдэх эл хэргийн таамаг сэжигт өөрийн ирэхгүй хөтлөгдөд байх нь хачирхалтай. Такимото бодож ховын мөрдөгч хөлслөн Южин хадагтайд дагуул тавив. Южины өдрийн дэглэм нь гол цуухан гэртээ байж номын сандаа унжиж гэрийн театртаа шинэ кино үзэх, халуун аршаанд орох, үсчин суух, спортын төрлөөр хичээллэх зэрэг график тэргэлдэнэ. Үе Чесайке Сатан гэдэг ойн захад байдаг жижиг цайны газарт очиж туглан суудаг бөгөөд тэнд солонгос залуу бүсгүй цагаар ажилдаг ажээ. 30-аад насны тэр эмэгтэй Японд ирээд 10-аад жил болж байгааж. Япон нөхөртөө гэрлэж байгаад жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан ч Японы иргэн болж амжсан хийгээд солонгос руугаа буцаагүй. Санин гих энэ эмэгтэй Южинтэй эртний найзууд бололтой гэсэн хувийн мөрдөгчийн мэдээлэл Такахашигийн сонирхлыг татаж түүнийг давхар ажиглахыг даалгав. Цагдаагийн газрын мэдээллээр бол Южин нөхрөө нас барсны дараа нутагтаа очиж 2 сар гаруй болоод буцаж ирээд гэрээрээ судалгаа шинжилгээний ажил хийж халуун аршаанд орж түүх дурсгалын газруудаар явж амардаг. Аялал жуулчлалаар үе гадагшаа явдаг. Дотор найз нөхөд ховор зожигдов. Найрцангийн газраар явдаггүй. Гэр орноор нь бараг хүн ирдэггүй гэснээс өөр онцсон юм алга байлаа. Иймээс бүр тодорхой мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байв. Южин хэмээх залуу солонгос хадагтай нөхрийнхөө үхэлд ямар нэгэн байдлаар холбоотой байхыг үгүйсэх аргагүй ч одоогоор мэдэгдэх баримт огт гарсангүйгээр үл барам Талигачийн осол дурцсан тэр үедж гарцаагүй гэрчүүдийн баталгаатай учраас тэрхүү бодол сэжгэн зөвхөн таамаг төдийгөөс хэтэрч чадсангүй. Мөн Оямагийн хэрэгтэж холбогдолгүй мэт. Гэхдээ л мөрдөгч Такахашид энэ хэрэгүүд хааниган газар очиж зангидан уулзах ёстой мэт мэдрэгдээд болсонгүй. Хэрэг явдал нэгэнд болоод өнгөрчихсөн 6 жилийн өмнөх явдалд эргүүлэн сөхөн үзэж мөрдөн гэдэг материал бүрдэлтэнд төвөгтэй байв. Такахашигийн туслах хүүхэн Талигач гэрэл зурагчин Оямагийн гэрд нэгжлэг хийж зургийн пленк ирсэн байж болох эдгэдийг хөршин эхнэр Мичиког харсан бөгөөд мөн л залуухан эмэгтэй байсан талаар өгүүлжээ. Ийм дэн хэрэгт яа харахгүй залуу эмэгтэй гэсэн бүдэг баримт эргэлдэж эхлээд байлаа. Бас нэгэн мэдээлэл Таварямын тосгонд нэгдсэн үйлчилгээний төвийн гэрэл зургийн үзэсгэлэн тавигдсан Оямагийн фото зургал цорын ганц баримтуулах тул Такахаши Таваряма тосгон руу утасдаж Вашицу захиралд тэр зургийг нэндэгнэн хадгалж үзэсгэлэн буулгах үед хөвлж явах талаар ярив. Саппоро дэмдэрдэг солонгос эмэгтэй Санингийн товж түүхийг цагдаагийн газраас хүлээж авав. Санин 35 настай дээд боловсролтой хүүхэдгүй. Саппоротын машины сэлбэг засварын компани захирал Сучитататай гэрлэж байгаад салсан. Одоо энд тэнд цагийн ажил хийж амжуудаг. Сумикава дүүрэгт метроны ойролцоо 2 өрөө хөлслөн амьдардаг. Сусукиногийн Сакура бааранд шөнийн цагаар үе ажилдаг, үг дууцөөтэй, нууц амрагтай. Нууц амраг нь барилгын компани эзэн өөрөөс нь 20 насаарах Надзума гэгч.
Тэр нэг гэр бүлтэй, хүү, 2 охинтой. Эхнэр нь гэрийн ажилтай, Японы эрдэнэ шүтлэг занзаншилтай, нөхрийнхөө нууц амаргийг мэддэггүй. Санинд Назума санхүүгийн туслалцаа нэлээн үзүүлдэг. Мөн Эремийн холбоотойг үл мэдэгч Санин Сусукогийн баранд зөөгч ажилтай хятадын иргэн 30 настай Чо Хуан гихчтэй маш дотн харилцаатай гэсэн байхажээ. Мөрдөгч Такахашид 6 жилийн өмнөх Такимотогийн үхэл, саяхан болсон Осакигийн эмнэлэгт гарсан хүн амны хэрэг яахарахгүй холбоотой хийгээд гадаадын иргэд тэр тусмаа эмэгтэй хүн үйлдсэн байх гэсэн таамаг тодорч ирэв. Таамаг тодорох тусам хэргийн баримт улам нууцлаг битүү болж байла. Юу ч гэсэн Давряма тосон нэгдсэн үйлчилгээний төвийн гэрэл зургийн үзэсгэлэнгээс Оямагийн зургийг хөвлж тодруулан үзэхээр гэрэл зурагчин болоод холбогдох мэрэгжлийн хүмүүсийг бүрдүүлв. Тэд цагдаагийн газрын фото лабораторид цуглан зургаас зурагт хөвлж буулгаж томруулж үзэх үйл яахын аргагүй усан дороос толгоогоор ноосроор татан уруулж байх үеийн зураг байла. Маш холоос татсан учир бүдэг. Загас барьж хүн гэхэд ч таамаг төдийхөн. Компьютерийн аргаар томруулж тодруулвал Такимотогийн хувцасны өнгө таарч байв. Ганцхан усан дороос татсан хүн РМ болгон жүүл танигдах хийгээд бүр хүн үү амьт нү гэдг нь ч тодорхой бус. Зурагчин амьд зэрүүн байсан бол энд бүхнийг нотлох цорын ганц гэрч байсан ч тэрээр одоо нэгэн төггүй. Мөрдөгч Такахашигийн том алдаа гэвээс Телегачин эхнэр Южинд энэ бүхнийг ярьсан явдал гэж мөрдөгчд зэмлэн буруу шавж хилцийн дарганд түүнд хэлснээр энэ хэрэгт Южин оролцсон гэх баталгыг тодруулсан ч байж болох юм хэмээн маргааныг таслав. Южинд туслагчд нь Санин Чо Хуан 2 эсвэл бүр өөр хүн үү гэсэн эргэлзээ цагдаагийнхны дунд өрнөв. Юужулсан тэднийг нууцаар мөрдөх, материал бүрдүүлэх ажлаа үргэлжлүүлэхээс өөр ямар ч арга байсангүй. Южины гэрийн утас гар утасны дугаард гаднаас залгасан. Өөрөө залгаж ярьсан дугааруудыг шалган үзэхүүл тэмч сэжигтэй зүйл ерөөс гарсангүй. Голцоохон үйлчилгээний газрууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, массаж, биеийн тэмрийн дугуулангийн газрууд гэх мэт. Такахаши хэрвээ энэ эмэгтэй нөхрийнхөө үхэлд ямар ч холбоогүй байвал маш эвгүй байдалд орох нь гарцаагүй тул түүнийг мөрдөн туршуул тавьж байгаагаа онцгийн ихээр чандалж байлаа. Зөвхөн цагдаагийн байгууллага мөрдөгчийн үүднээс ч бас хөв хүнийхээ хөвдөж өөрийгөө яллах нь лавтай тул болгоомжтой хийх ёстойгоо бүрж ихээр ухамсарлаж байв. Оямагийн өрөөнд орсон гэж тэр эмэгтэйг харсан хөлсний мэдээлэгчтэй дахин холбоо барьж Саниныг харуулхад тэрээр бас л бишээ гэж өөртөө итгэлтэй хэлв. Ингээд ирэл нилээд мухардаж орхилоо. Эмээс Давряма тосгоны иргэдэд 6 жилийн өмнө болсон Такимотогийн үхлийн газраас ямар нэгэн сэжигтэй зүйл, ялангуяа гадаадын гэмээр залуу эмэгтэйгийн тухай ямар ч мэдээллийг худалдаж авна гэсэн зар тараалаа. Бас Санин Чо Хуан нарын банкны тооцоонд юу ч болсон хяналт хийхийг хүсээд Южин хадагтай өмчийн бүртгэл сүүлийн банкны 7 жилийн хадгаламжийн дүн орлого зарлагын тооцоог шалгах хэрэгтэй болов. Бас дараагийн шалгах хэрэгүүд овоорч дээрээс ил хэргийг хурдан дуусгахыг үүрэг болгон шахаж байгаа тул Такахаши яарвчлахаас өөр аргагүй ч цаг хугацаанд давжигдан гоомой ажил хийх вэ гэхээс болгоомжилж байлаа. Туслах нь мөрдөгч даваад улсын их хурлын гишүүн урт насангийн өрөөнд тэр өдөр шүүх эмнэлгийн жижүүрэмж гомбор утасцсан бөгөөд харин яг юу ярьсныг тодорхой мэдэхгүй. Мөн урт насан гишүүн хэдэн жилийн өмнө Германы Лайпциг хотод дээд сургуульд суралцж байсан талаар мэдээлэл өглөө. Сургуулаа төгсөөгүй, Монголд ойрж төгссөн. Энэ нь ямар нэг шалтгаантай хэсэг. Тэнд Телегач Бацуудамтай танил байсан эсийг тодруулах хэрэгтэй боллоо гэж ээлтгэлээ. Яг энэ үед мөрдөгч даваагийн өрөөний утас ангинлаа. Хилцийн даргалуутаа ууртай наргагүй тэр хоёрыг өрөөндөө дуудав. Тэднийг ороход лута хурандаа тог мэд нар сууж байв. Лута мөрдөгч даваад "Чи ордонд болсон эргийг яагаад сунжруулад байгаа?" гэвэл сунжруулагч гэжтэй шалгаа тодруулах зүйл зайлшгүй л гараад байна. Шүүх эмнэлгийн шинжээ чимжээ эмчилгээний дүн амиа хоруулсан гэдгийг нотолсон. Гэтэл мөрдөгч та дур мэдээ асуудлыг сунжруулах хэрэг тэгтлээ байгаа мó? Дур мэдэгч гэжтэй
Мөрдөгчийн хувьд цагдаагийн байгууллагын нэр төрийн хувьдж хуулийн хүрээний зүгээс ч анхаарал татсан зүйлүүд байгаа болохоор шүүх хэмнэлийн ганц эмчийн шинжилгээний дүнгийн дагуу энэ хэргийг шийдчихэж болмооргүй байна. Нэр төр болох олон төмний дунд сенсац үүсгэх гэсэн хөөргөн санаа агуулдаг юм биш үсттэй чи. Та надад итгэхгүй байж болно. Гагцгүй мэрэгжлийн үний дуршлагтай нүдээр энэ хэргийг сөхөж үзэх юм бол ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Чи зүгээр том ярихын оронд энэ хэргийг олон хоног үргэлжлүүлэлгүй хаагаад өрөх. Цагдаа мөрдөгч шинжиж цөмөөрөө төр засаг захирагдаж амьдрах ёстой. Энэ үгний чинь цаад санааг би ойлгосонгүй шүү дарга. Ойлгосон цагтаа наад хэрэгээ үргэлжлүүлээрэй. Одоо хаа? Би тэгэж бусдыг мэхэлж чадахгүй. Гэтэл хажуугаас нь тогмод хурандаа оролцож. Үгүй юу л даа. Даваач мэдээж хэргийг ингэтлээ буужигнуулах ямар ч хэрэг байхгүй гэдгийг л ойлгол барав. Юу ч гэсэн энэ хэргийн эцсийн үннийг илчлэн илрүүлэх л миний үүрэг гэж би хомсрлож байна. Гэтэл лута дарагд суудлаасаа босон харайж. Чи гарах өргөдлөөг өгөхгүй. Дураараа халуул хал. Эндээс гарчи. Мэдлээ. Мөрдөгч даваад дэх тус мань бууж өгөхгүй юм шүү гэсэн бодол төрнө. Маргааш өглөө ноцтой мэдээ сонинд улсын их хурлын гишүүн хадагтай урднасан Герман зурж байхдаа гэсэн сэдвт материал гарсныг олж уншив. Түүнийг бичсэн сурвалжлагчийн нэр алга. Манай сурвалжлагч гэсэн ерөнхий нэртэй тул сонины ажилтан Алтан хундаг гэж нэрээ танилцуулсан түүнд даваа нэр усаа хэлж өнөөдрийн дугаар твлэгдсэн улсын хурлын гишүүн уртнасантай холбоотой материалыг бичсэн сурвалжлагчийг асуухад гэрээгээр ажилдаг Насангуй бичсэн гэв. Түүний гэрийн аяг утасны дугаарыг залган холбоо барилаа. Насан сурвалжлагч мөрдөгч даваатай энэ материалынхаа талаар ярихдаа ердөөж цааргалсангүй. Тэд сарны дуулаг гэдэг жижиг цайны газар уулзахаар цаг болцлоо. Эндээс баг боловч баримт олдож болохыг таамаглаж байлаа. Болцсон цагтаа очиход насан сурвалжлагч ирээгүй байсан ч тийм ч удаан хүлээлгэсэнгүй. Тэд кофе зууш захиалж яриад илгэлээ. Насангийн яриагаар бол урд насан гишүүн Герман зурж байхдаа нэгэн өнгөт арестантай Эремийн холбоотой болж. Тэндээ үр хөндүүлж байсан бөгөөд Бацаадном гихчтэйч баг боловч зуралдаад авч. Гэвч урт насангийн аргэр тэр дундаа аав нь нэрс сүр хөрөнгө мөнгө овсгоо чадалтай хүн тул охиноо тэнд замрахвэ гэж болгоомжлон нутагтаа авчирч дээд сургууль төгсгсөн бөгөөд урт насан ч ухаачин хэрс үүжиж мэрийн суралцаад нэр төр албан тушаал жилээс жилд өсчээ. Одоо өдий зэрэгтэй өндөр суудалд суусан боловч хувийн амьдрал нь бүтэлгүй. Бацаадном түүнээс ямар нэгэн байдлаар чирэг үлдэн зуралдсан байхыг үгүйсэхгүй. Мөрдөгч даваа сурвалжлагч Насангаас ил материалын үннийг магадлахад тэрээр 90% магадлал гаргаж шатна гэд баримтаа хаанаас хинээс авснаа нууцллаа. Урд насан гишүүн хувийн ёс суртахууны дэглэм ёс журмыг сайтар барьдаг гэгддэг төрийн түшээдийн зиндаанд нэгэнд хүрч очиж чадсан тул сонины энэ материал үнний хувьтай байсан ч эргэж сонины редакцаас гомдол зарга нэх нь гарцаагүй шүү хэмээн давааг асуух эргэлзэх хослуулахад насан сурвалжлагч. Хэрвээ урд насан гишүүн тэгж заргалд бас бүржилүү баримтыг сонин дахиад нийтлүүлнэ гэж хэллээ. Эмэс мөрдөгч даваа энэ бүхнийг үйлдэгч нь урд насан гишүүн биш үзье гэсэн анхны таамаг сэрдэв. Тэлигач Бацаадномын зүрхэн зоолтой орхисон хутган дээрх хурууны ихээ урд насан гишүүнийхтэй таарах хэсэг хэргийн газараас олдсон цамцны товч хэрэг үйлдэх үе дуунсан байж болох нь гэсэн таамаг зэрэгээр давхцсан буулаа. Анхны шинжилгээгээр бол хутганы ишин дээр тэлигачийн хурууны хэнээс өөр сэжиг таамаг төрмөр юу ч олдоогүй бөгөөд хутганы өгцөн дүрэлт ташуу байрлал зүрхэнд нэвтэрч орсон налуу гүн зүсэл зэргийг мэрэгжлийн шинжээчид шинжээд бүгд Бацаадном өөрөө үйлдсэн санаатаагаар өөрийгөө хөнөөсөн явдал гэж үзэхээс өөр ямар ч үндэслэл баримт олдоогоор алга гээд байгаа. Гэтэл энэ бүхэн зөрөөдийн маш цэвэрхэн хийгдсэн хүн амны хэрэг буюу аллага мэт даваад мэдрэгдэд юр болохгүй сонин. Хэдэн жилийн өмнө туршлагатай алуурчин үйлдсэн хүн амны хэрэгтээ өнгөн тал нь нилээд төстэй санагдах нь хачиргалтай санагдаад бүр болсонгүй. Юу ч болсон урд насан гишүүнтэй Тэлигач Бацаадном ямар нэгэн байдлаар холбоотой байсан эсхийг баримтаар нотолж түүнийг албан ёсоор байцаах хэрэг авахаас нааш энэ хэргийг илрүүлэх ямар ч үндэсгүй байхыг үгүйсэхийн аргагүй ухаарч байвч энэ нь бараг л бүтэхгүй асуудлын нэг болоод байлаа. Цагдаагийн ерөнхий газрын дээд чүүлд засгийн газар их хурлаас шахалт үзүүлж, дээрээсээ дарамттай болж,
Тэр нь мөрдөгч даваагийн мөрөн дээр аюултай хүн дээр бууж уг анзаарвч үнэн мөнийг илрүүлэхээс нааш нэг л бууж өгмөргүй гэдэн нь хөтлөөд болжгүй. Ядхата шүүх хэмлэгийн хэдэн шинжээ чимж гомв эмчийн оношноос зүрх зөргөөр дутаж дуугарах сөхөөтөө хүн алгуулжээ. Түүнд одоогоор ноцтой мэдээ сонныхноос өөр тусдын болчих хүн олдож өгсөнгүй. Тус сонны эрхлэгч яруу найрагч залуу ир овоо ирэмгийн зөрг гарган урт насан гишүүнтэй холбоотой байж болох баримтыг гэрэл зургийн амд өгүүлье гэж амгарсан тул түүнийг хүлээж байла. Уг нь санаа гарвалдаг бол урт насан гишүүнд нууц мөрдөгч дагуулмаар байвч дэндүү ахадсан хэрэг болохоос гадна хэрвээ энэ хэрэгт ямар ч холбогдолгүй аваас хууль зөрчсөн эрхэм гишүүний эрхэнд зүү бусаар халдсан хэрэг болж цагдаагийн газрын нэр төр тэр яараа ирэх аюултай тул түтгэлцэн болгоомжлохоос өөр ямар ч аргагүй. Бас юу ч үлэхийн баримт гарт орж ирэхийг хүлийн алмаар цуух хаваас онц гэмт хэрэглүүлэх тусгай албаныхан энэ хэргийг хүч төрж аваад амиа оруулсан хэмээн хаах нь эргэлзээгүй. Мяс тойло дээшээ тэнгэр хол доошоо газар хат үгэгч болоод байла. Мингэж байтал туслах сөхөчр нь орж ирээд талигач өнгөрсөн сарын сүүлчээр Сөүл ресторанд тусгай өрөө захиалан нэгэн эмэгтэйтэй орсон бөгөөд тэр эмэгтэй нь том хар нүдний шил зүүж тухай даруулсан малгай өмссөн байсан нь өөрийгөө бусдаас их л нууж байх шиг санагдсан хэмээн хоол зөөгч эмэгтэйгээс сонслоо. Бас шар айрыг нэмж захиалаад түүнийг зөөж оруулахад маргалцсан шинжтэй байсан бөгөөд гарсан зардлыг эмэгтэй төлсөн гин. Мөн энэ сарын ихээр Бацууд намын гэрээс нэгэн эрхэмсэг Хэнцэр эмэгтэй шөнийн 2-3 хооронд гарч явахдаа тус орцсон дамдирдаг оюутан таарсан байна. Ганцхан тэр эмэгтэй Сөүлд уулзсан эмэгтэй мөн үү биш үү гэдгийг тодруулах хэрэгтэй боллоо гэж ярив. Мөрдөгч даваа улсын хурлын гишүүн урт насангийн түүх анкетыг наривчлан судлахаар шуурхайллаа. Нэгэн орлогч сайдын ууган охин Орос сургууль төгсөж Германд үйлдвэр технологийн дээд сургуульд суралцаж байгаад 2 жилийн чөлөө авсан ч нутагтаа ирээгүй Германд байсан. Тэнд юу хийж яаж амь зууж байсан нь тодорхой бус. Дараа жил нь Монгол улсын их сургуулийн үйлдвэр технологийн инженерийн ангийг дүүргэсэн. 34 настай 2 жилийн өмнө Сорхон шар компанийн захирал Тодхүүтэй гэрлэн албан ёсоор батлуулсан. Хүүхэдгүй. Ховын орон сууцтай эдийн засгийн хувьд бүрэн биеэ даасан. Орос, Англи, Франц, Герман хэлийг сайтар эзэмшсэн. Удирдлагын академийн төрийн үндсэн ангийг дүүргэсэн. Хууль зүйн дээд сургуулийг оройгоор төгссөн. Сүүлийн үеийн нэртэй загварын үнэтэй хувцас, сүрчиг, цүнх гутал хэрэгэлдэг. Бие бялдарж болох урлагаар хичээлдэг. Усан бассейнд 7 хоногийн баасан гарыг бүр очдог. Ховын үсчин эмч үйлчлэгчтэй. Аав ээж нь өндөр насандаа сууж гэртээ байдаг. 2 эмэгтэй дүүтэй. Нэг дүү нь Парис хотноо магистрт суралцдаг. Баг дүү нь загвар өмсөгч. Нөхөр Тодхүү нь өмгөөлөгч мэргэжилтэй. Урд нь гэрлэж угаад 4 жилийн өмнө салсан нэг охинтой. Салсан эхнэр нь Эрдэнэс нууц амрагтай байсан ба гэр бүлээ цуцлуулсныхаа дараа удалгүй гэрлэж одоо Лондон хотноо бизнес хийж амьдардаг. Дараа урт насан гишүүн бусад улсын хурлын гишүүдийн дунд нэлээд нэр хүндтэй, улс төрчин хөвдөж, хөв хүний хөвдөж үлгэр дуурайлалтай, шудраг мэдлэгтэй, хүчтэй гэгддэг эмэгтэй. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөөсөө хол төрүүлж сонгогдсон. Өөрийн намынхаа удирдах зүйлийн гишүүн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэргүүн. Хөв хүний ийм түүх анкет өмнө нь дэлгээстэй, боловсралтай, чадалтай, хүчтэй, ухаантай элит нэмэгтэй Бацууд нам гихчиг үнэхээр аллаа гэж үү? Алчгсан байлаа гэж бодоход ийм өндөр нэр хүнд албан тушаал эд хөрөнгө байр суурнаас нь илүүтэй нөлөөлөх хүчин зүйл байсан юм гэж үг гэх мэтийн эмэг замбраагүй, эцэс төгсгөлгүй, эренб дараагүй, хэрэгтэй хэрэггүй эргцүүлэл гээд олон зүйл даваагийн толгойд эргэлдэж байлаа. Яг энэ үеэр ноцтой мэдээ сонины эрхлэгч удасдаж урт насан гишүүнтэй холбоотой материалыг олсон тул дамжуулахыг хүсв. Туслах очир сүхийг тийш явуулж хэргийн газар үзлэг хийсэн шинжилгээний дүнг наривчлан үзэж эхлэв. Цахилгаан шатанд унсан цамцны товч урт насан гишүүнийх мөн талигачийн гадуур хөрөмний товч суларч оёдлон баг зэрэг ханзарсан байхыг зурагнаас олж үзээд лабораторид удасдаж хөрөм хувцас хунар дахин үзлэг хийгээд тол бохорооныхээ үс хумсны үлдэц байгаа эсгийг шалгаадгаач гэж хүсвэл цаадуулан дээрээс энэ хэргийг дахин шинжилгээнд оруулахыг хориглосон гэсэн тайлбар өглөө. Мөрдөгч даваа туслах очир сүхийг эрхийг хүлээх зураа даруй талигачийн байранд үзлэг хийх хэрэгтэй байна гэж шийдлээ.
Удсамжгүй туслах очир сүх гэрэл зураг захиа зэрэг нэлээд материал авчирлаа. Эндээс үзвэл Германд очсон 2 дахь жилийнхээ өвлөөс Бацаад нам урднасан 2 дутан харьцаатай байснаар үл барам бараг 1 дор амьдарч байж. Тэдний хамтдаа авахулсан зураг Лайпциг, Берлинээс хоорондоо бичсэн захидал зэрэг байлаа. Энэ асуудал нэлээд тодорхой болох тийш хандав. Гэвч эцсийн дүн гартал бас ч үгүй. Баярлах болоогүй байна. Энэ бүхэн туршлагатай алуурчны давхар чулуу хөөлгөж буй арга байхад ч үүс аргагүй хэмээн мөрдөгч даваа бодож суух үед туслах очирсөх урамтай наргагүй. Урт насан гишүүн энэ бүхнийг үлдэж гомбо эмчигч дарамтлсан байна гэлээ. Тэд шүүх хэмлийн үүдэн дэрж гар утсаар гомбо эмч рүү залган дотогш орцгоолоо. Гомбо эмчиж хашир хүн тул лабораторийн өрөөндөө ганцаар хүлээж байлаа. Мөрдөгч даваа. Гомбо эмч улсын хурлын гишүүн уртнаас нь тань руу уцтаж гэдгийг сайн мэдлээ. Тийм байлаа гэж бодвол тэгэхээр ярьсан байх нь тийм үү? Тэгээд юу гэж? Яагаад энэ бүхнийг бидэнд хэлж болсонгүй вэ? Юм бүхнийг хэлэх алба байхгүй. Гэтэл хажуугаас туслах очирс өх оролцсон. Энэ бол хэрэгтэй шууд холбоотой гэвэл яасан хурдан шийдэж байна вэ? Хэтэрхий хөнгөдөж байгаа юм биш үү? Тэгээд ч удаасцсан байлаа гэж бодвол та бүхэн юу гэж хэлэх гээд байгааг чинь тодорхой мэдмээрсэн ч. Шинжилгээний дүнтэй уцаар ярьсан яриа ямар нэг байдлаар холбоотой юм биш үзээ гэж асууж болох уу? Болно. За тэгвэл өөр яриа алгуучлаарай. Зүгээр дээ бараг л өдөр тутмын бидэнд тохиолддог явдал гэж би бодож байна. Баяртай. Мөрдөгч даваа тэндээс гарч ерөнхий захирал Дашамдан эмчийн өрөөнд орлоо. Тэндээс уцаар ярилцсан ярианы бичлэг хэлсийг эргүүл сонсвол гомбимчийн хариулт өнөөдрийн ярьсан яриатай яг таг тохирч байв. Тэгэхээр энэ хэрэгт гомбимчийг сэжиглэх хэрэггүй л болов уу гэсэн эргэлзээ орж ирсэн ч туршлагатай энэ эмч ямар нэг юм хийлээ гэж үзэхэд хэрваргийн гиндэггүйгээр ул тайлхын шүтэ гэсэн бодолж давхцаад улсангүй. Уцаар ярьсан яриач бичигдэн үлдэн гэдгийг даанч сайн мэдэх гомбимч энэ зэргийн сорилгыг илбэг давах туршлага сэхэ бий гэж бодоход бас энэ олон жил ямар ч хий гаргаагүй шударга ажилсаг чадал хүчтэй нэмчийг сэжиглэн бодох нь ич хүүртэй төдийгүй дэндүү хүн чанаргүй явдал чим шиг бодогдох нь зовлонтой. Ястал алдсан хүн 15-тай, авсан хүн 1-5-тай гихчл болоод байв. Энэ тэр хүнийг хардаж эсэрдсэн үеэлтэй энэ ажил нь амьдралд нь тэгтлээ тусуулж өөдөлж дивжсэн юмгүйч мөрдөгч даваагийн хувьд чин санаанаасаа дурлаж хийдэг энэ бүхэнгүүгээр өөрөөр сэтгэх аргагүй тэрээр сайн мэднэ. Адлуулж, шодлуулж, дооглуулж, дарамтлуулж байлаач өөртөө бөө бүхнээ золиос болгон дэнчин давж энэ ажилдаа улаарын зүтгэхийн дуртай гэж эхнэр нүгэлдэгч үнний хөв их бий. Эн эргэлзэн тэнэгэлзэн ээлдвийг бодчээ суутал хаалгонгойж туслах очирс үг хошууж ган үлзийн хамт орж ирлээ. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Мөрдөгч Такахашигийн сэжиг таавар талаар болсонгүй. Юужин хадагтай Санин Чойхван нарт дансаар нилээд мөнгө говүүлсэн илэрхий болов. Гагцгүй ямар учраас юуны тулд тийм их хэмжээний мөнгө говүүлва гэдгийг тодруулах хэрэгтэй байлаа. Санинд 2 жилийн өмнө $50,000, 4 жилийн өмнө $60,000 говүүлсэн бол энэ жил $80,000 болтлоо өсчээ. Үүнийг шалгахад гарцаагүй хөв хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй тул төр хойшлуулж өөр баталгаад баримт болох зүйлийг эрен сурвалжилж хайх хэрэгтэй болов. Мөн Осакагийн эмнэлэгт Оямагийн өрөөнд орсон гих эмэгтэйг гэрчин өгч гар зураг зурулж иргэдэд тараан энд тэнд наан харсан хүн байвал мэдээлж туслахыг хүссэн зарлал сэрэмжлүүлэг тараасан боловч үр дүнгүй хэвээр. Ийм бүтэл муутай бөхөндөө сууж байтал Таварямын тосгоны шинэ үйлчилгээний зохицолборын нээлтээр гарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн Оямагийн зургийг хөвлөн буулгаж компьютерт оруулан тодруулан зургалсан дүрд яхарахгүй голын гүнд урд талаас урт толсон дээсээр татан усанд очиж буй үеийн амь тэмцэн хүний дүрс тодрон буужээ. Гагцхүү уснаас татсан хүн нь эрэгтэй эмэгтэйний өрдөөж тодорхой бус гараагүй байв. Ингэхээр энэ зургийн тодруулсан хэлбэрийг аваад юужин хадагтайд үзүүлж ярилцах аятай уламж нэгэнт бүрдсэн тул Саппоро хот орохоор нисэлгийн хуваар харж яран гарлаа.
Саппоро хотын их засан дундуур Такахаши алхаж, Южин хадагтай дутас залгаж учир явдлаа хэлэн уулзах цаг гаргаж тус болно гэсэнд уриалгах зөвшөөрөв. Тэр хоёр Саппоро төмөр замын буудлын ойролцоохон Тайван хоолны газар уулзацгаав. Халуун ногоо ихтэй чамдтай хоол, зур шидэн, шар хайраг улаан дар сууцгах зураа. Такахаши өөрийн бодлоо нилээн нухацтай ярьж, аль болохоор ийдэг ирээд илгэхийг хүсч байв. Южин хадагтай ч элдэв маяг ихцэн огт үзүүлсэнгүй. Нөхрийнхөө үхэлд хэн нэгэн оролцож, амь насын хөнөөсөн бол үннийг тодруулан хэрэгтнийг олоход өөрийн зүгээс ямар ч байдал туслахад бэлэн. Тэр бүхэл санхүүгийн хувьд гар татахгүй гарах болно гэж үннээсээ амлав. Такахаши ил бүсгүйг сэжиглэж байснаа бараг үгүйсгэлээ. Гэвч нэгэнт баг боловч ноцтой баримт байгаа тул асуухаар зөргөлн нутаг нэгт санин хятадын иргэн Чойхон нартай ямар холбоотой болох мөн яагаад тэдний дансанд их хэмжээний мөнгө гуйлгуулснаа хэлж болох уу гэвээс Южин хадагтай учиргүй гайхсан байртай. Арай намайг сэжиглэж байгаа юм биш үсттэй гэлээ. Такахаши сандарсан боловч бидний ажил юм да. Энэ талаар л үнэн хэлээд өгвөл болох юм тэр. Уучлаарай гэлээ. Южин хэсэг чимээгүй сууснаа. Санинтэй 10 жилийн өмнө Одорид танилцсан. Нутгаа үе сандаг байснаас ч улсноо. Хичээл тараада Солонгос хоолны газар хаяа ганцаар очдог байлаа. Тэндээ санин хоол зөөгч идэг байсан юм. Заримдаа зочин багтай байвал хоёулаа грин сүүж буюу нутгийн архиа ууж, дуу сонсож, юм ярьж суудаг улсоор хоёр биенийхээ тухай нилээд зүйлийг ойлгож дотонссон. Одоо ч ялгаагүй. Үргэлж уулзахгүй ч аялалд хамт явах, халуун аршаанд хамт очих үе цөөнгүй. Чойхон бол өвөг эцгэн Солонгос хүн. Санин Саппоро дээрээ ганцаардаж, бас хэцүүхэн амьдарч явахтан тусалж, жаргал зовлонгоо хуваалцаж байснаас гадна тэд бие биедээ хайртай байсан. Нэг хэсэг зүгтээ амьдарч бас хүүхэдтэй болсон ч түүнийгээ төрүүлээгүй. Хоёулаа ярьж байгаа дэмлэг дээр очиод үр хөндүүлсэн гинлээ. Тэр үедээ хоёулаа маш их гашуудаж, гуниглаж, бас үр хөндүүлэх мөнгө нь хүрэхгүйгээс Чойхон өдөр шөнөгүй ажил хийж эрүүл мэнд муудсан. Тэгээд надаас тусламж өссөн бөгөөд миний нөхөрч тэдэнд гар сунган харамгүй тусалсан да гэд уйлав. Такахаши бүр чивгүй байдалд орлоо. Южин баг зэрэг тайтгарч. Түүнээс хойш бид улам дотонсож өдий хүртэл сайн нөхрийн буйныг дурсан ярьдаг юм. Гэтэл 2 жилийн өмнө санингийн төрсөн дүү охин нь хүнд мэс засалд орохуулж тэрээр тэр их мөнгийг яавч төлж чадахгүй гэр бүл ах дүүсээ өрөвдөн зовж шаналсан. Хэдийгээр Чойхон одоо Эремийн холбоогоо бүрэн үсэн тасалсан ч сайн найзын холбоогоо орхиогүй. Гэсэн ч Чойхонд бас л сайхан сэтгэлээс өөр туслах боломж байхгүй тул тэд хөв заяан догомдоод бүр амиа хорлох тухай ярих болсонд би тусалсан. Санингийн дүү охины мэс засал тэр үедээ амжилттай болсон ч дахин сэтэрч улам л их мөнгө зарцуулах хэрэгтэй болж бийж эхнээсээ тусалсан болохоор эцсийн хүртэл тусал яа гэж шийдсэн. Ер нь миний хувьд идэх хөрөнгө албан тушаал нэр хүнд гэдэг хүнд хэрэгтэй боловч зүрх сэтгэл сайхан санаа дотны хүмүүс гэдэг түүнээс ч илүү баялаг. Түүнийг олоход эд хөрөнгнөөс илүү хэцүү. Хэрвээ олчихж гэмэн түүнийг ихэнх нь тухайн цагтаа ерөөсөө ойлгодгүй. Өнгөрсөн он нь лама барьдаг гэдгийг илүү ойлгох болсон гэхүүтэй. Иймд миний амьдралын хүнд үе, сайн сайхан үеүүдэд сэтгэлээрээ нөхөрлсөн хүмүүстэй байгаа цагтаа чадах ч нэгэрээ гар сунган туслах юмсан гэж хатуу утгуулсан. Чойхоны хувьд ч одоо албан ёсоор гэр бүл болоогүй ч хайр сэтгэлийн холбоотой залуухан бүсгүй бий. Тэр нь Чойхоны хүүхдийг төрүүлсэн. Хүүхдийн зардал Японд маш өндөр болохоор ихээхэн сандарч яах ихтэй хүрэхэд санин бит хоёр яаж игээд төрүүлэх хэрэгтэй гэж ятгаад би тэтгэлэг үзүүлсэн. Би тэтгэлэг үзүүлэх амлаа тэр ёсороо мөнгө говьлдог гэж Южин хэлв. Эцэст нь Южин миний нөхрийн над үлдээсэн хөрөнгө нэг бүхэл нилээ хэдэн үнийг тэжэхэр юм би. Түүний хэрэгтэй үнд нь гар таталгүй эргэлэх нь миний хэрэг болоо та гэд сулхан инээмсэглэв. Такахашиг Токиод босож ирэхэд Санин Чойхон нартай холбоотой бүрэн материалыг ширээн дээр нь тавьжээ. Южины ярьсантай явд савд тохирч байлаа. Санин Саппород ирснийхээ дараа Чойхонтай дотн харилцаатай болж нэг дор амьдарч байснаа жилагасын дараа үр хөндүүлж түүнээсээ болж салсан байна. Удалгүй Сүгита гэгчтэй гэр бүл уулсан ч мөн л салсан. Одоо нууц амрагтай нутагт нь байдаг ганц дүүн төрөлхийн зүрхний өвчтэй тул удаа дараа хагалгаанд орсон ч эдгэрэх боломжгүй. Үргэлж тэдэндээ мөнгө говьулдаг.
Чойхуантай Иремийн холбоогүйч дотны найзууд. Түүний шин амрагтай аж дот нь хүүхэдд нь их ээхэн хайртай үе том бэлэг авч өгдөг байна. Юужинтэй маш дотно. Санин Чойхуан хоёрын аль нь Ямакучи Осакад очиж үзээгүй. Тэгэхээр Оямагийн хэрэгтэж Таваряма тосгонд болсон Такимотогийн үхэлдэж холбогдолгүй. Оямагийн нас орсон тэр цагт Санин ажил дээрээ Чойхуан ажилтай байсныг хамт ажилдаг хүмүүсийн эргэцийн бүртгэлээс нь үзжээ. Юужины хувьд жил өдөр гэрээсээ гараагүй гэдгийг хөршин мөн шууданч нотолсон байна. Тэгэхээр энэ дунд байхгүй тэр эмэгтэй алуурчин гихч хаана байна вэ? Хэн гихч вэ? Залуухан гадаад хүн байж болох сарвчтай армалгаатай гэсэн гурван мэдээллээс өөр ямар ч баримт нотолгоо үлдээгүй гэмт хэрэгтэн яаж игээд болгосон гэж Такахаши бодлогошрон суутал утсан ангин нь цочлоо. Таваряма тосгоны ойролцоо зусландаа очих гэж ойн дундуур гаргасан нарийнхан авч тэгш замаар явж байсан нэгэн эрэгтэй 6 жилийн өмнө тэр өдөр хар сарвчтай малгайтай залуу эмэгтэй дугуйтай зөрсөн гэдгийг өдрийн тэмдэглэлээс эргэж харсан бөгөөд хэрв тэр эмэгтэй хэрэгтэн байж гэмэн маш царайлаг хүн байсан гэд бас алуурчин гэж яавч хэлмээргүй боловч яг тэр өдрөө тэр замаар өөртөө зөрсөн цорын ганц хүн бөгөөд нилээд яарч аваа юм шиг ажиглагдсан хийгээд тосхны эмэгтэй л биш. Одоо харвал тэр эмэгтэйг танин. Мөн энэ эмэгтэй хэрвээ олвол өөртөө заавал холбоо бариарай гэж хэлсэн байна. Гэм тэрэгтэн байсан ч ганц удаа боловч тэр эмэгтэйг ойроос харах боломж олдоосой гэж бурхандаа залбирдаг гэв. Бас л нөгөө залуухан, сайхан, сарвчтай армалгаатай эмэгтэй. Үүн дээрээс дугуйтай гэсэн нэгэн тодотглол нэмэгдэв. Инхээр тэр эмэгтэйг харсан гэрчүүдийн мэдээллийн дагуу зурсан гар зургийг Саппоро, Осака, Токио, Ямакучигийн онгоц метро гал тэрэг автобусны зогсоолууд цагдаагийн газрын хэлтэс мууж дүүргийн эрен сурвалжлах газруудад тарааж мэдээлэл өгсөн хүнийг нууцлан чандлах хийгээд шан харамж өгөхийг амласан зар бичиг тараалаа. Мөн онц гэмт хэргийн хэлтэс рүү утастаж энергитэй төстэй эргүүдийн баримт материалаар үлхийг хүсв. Хүн эмний хэрэгээр 2 дахь удаага баригдаж, чанга тэглэмтэй шорон дөргидж буй нэгэн мэрэгжлийн алуурчинтай уулзаад Такахаши энэ хэргийн материалыг үзүүлж, хэн үүнийг үйлдсэн, эрдэнэс төлөвлөсөн гэмт хэрэг болов гэхэд тэрээр лавла миний мэддэг хүмүүсийн хэрэг биш гэлээ. Үнэн үү? Эсвэл мэдсэн хэрнээ хэн нэгэн хэрэгтнийг хамгаалж байна уу гэдгийг одоогоор Такахаши таахад хэцүү байлаа. Бас өөр таамагч гэх үү, сэжигч гэх үү, юужин хадагтай ямар нэг талаар холбоотой байхад урдтаас үгүйсгэж чадахгүй л байв. Үүндээ өөрөө ч гайхна. Санин Чойхуан нарт үнэхээр ямар ч ашиг хонжоо харалгүйгээр сайн сэтгэлээр тусалв уу? Эсвэл үүний ард ямар нэгэн нүгэл нуугдаж байна уу гэдэг ч эргэлзээтэй. Гэвч ердөөч нотолгоо гарахгүй нь хажиргалтай. Цаг их зарах төлөвтэй болжээ. Гаднаас Такахашигийн туслах хүүхэн орж ирснээ. Саппоро хотоос юужин хадагтай ямар нэгэн сэжиг нотолгоо гарч байгаа хэсэг талаар асууж, мөн хэрэгтэй гэвэл хичнээн байсан ч хамаагүй гэрч мэдээлэгчийн мөнгийг өөрөөсөө гаргуулахыг хүссэн захидал илгээснийг түүнд өглөө. Энэ талаас нь харвал юужин хадагтай чин үннээсээ нөхрийгөө алсан алуурчныг илчлэхийг хүсэж байгаа нь илэрхий. Хэрвээ өөрөө энэ хэрэгт оролцсон байж болно гэсэн талаас үзвэл үнэндээ л гарамгай жүжигчин туршлагатай гэмт хэрэгтэнш байж болохоор. Эрг элдсэн хэцүү үед Такахаши гол цуухан цонхны дэргэд суугаад тамхи татах дуртай. Тэр заншлаараа цонхны дэргэдэх түшлагтэй сандал дээр суугаад тамхиас атал утас дуугарч туслах хүүхэн аваад мэндэлж нэрээ хэлээд "Шинэ мэдээлэл үү? За жаах үлээн үү?" гэд Такахаши руу харлаа. Мөрдөн байцаагч даваа туслах очир сүх хошууж ган үлций 3 хэргийн талаар санал солилцож заримдаа маргаж, заримдаа ивсэж, заримдаа нудраг зөрүүлэх үе гардагч ихэнх хэргийн улмөрийг тодруулахдаа ганцг нийлдэг гэдгээ хэн хэнэн дотроо мэддэгч гаднаа ерөнхийддэггүй. Энэ удаад ч туслах очир сүх их хурлын гишүүн урднаас нь хорж байцаахыг яарвжилж байхад ган үлций ордны бүх эмэгтэйчүүдийн хурууныхыг шинжилж үзэх хэрэгтэй гин. Даваагийн хувьд урднаас нь гишүүн ярда жинхэнэ хэрэгт нь нуугдаж байгаа болов уу гэсэн таамаг төрөөд болсонгүй. Тэгэхээр хэн байх вэ гэхээр ямар ч нотлох баримт олдохгүй.
Юуны өмнө шүүх хэмлэгийн шинжээ чимж гомбо эл хэрэгтэд ойр угаар ямар нэгэн байдлаар холбогдоод байх шиг огт овцолдохгүй сэжиг эргэлдэх нь хачирхалтай. Санныхан энэ хэргийн талаар ээлдэв таамаг сенсац үүсгэсэн материал хэвлэж, радио, телевизэж өөр өөрийн өнгө аястай нэвтрүүлэг явуулж байлаа. Урд насан гишүүний нэр хүнд өдрөөс өдөрт сунаж, урдны явдлуудыг нь сүгсэн материалууд гарсаар л. Нэгэн сонинд тэр өдөр хэрэг болгон өмнөхөн урд насан гишүүн талигаж Бацууд номтой яахарахгүй ордон дуулзаад нилээн ширвтөр өнгө аястай ярилцаж байсан гэдгийг нотлон бичжээ. Ерөн хэвлэл мэдээллийнхэн урд насан гишүүнийг энэ хэрэгт сэжиглсэн нь ээлт. Маргааш өрөөнд ажил тарсан ч ганцаараа үлдээд өрөөндөө хэргийн материалтай ихнээс нь танилцж зураг сэлд үзээд сууж байсан даваагийн гар утсан дуугарлаа. Энэ хүн бол урт насан гишүүн байлаа. Тэрээр дүүнтэй хоёулах уулзаж ярилцах чухал яриа байна гэдэг нэлээд учралсан аятай ярив. Даваач өрөөндөө ирэхийг хүссэнд хэсэг дуугүй байснаа зөвшөөрч 30 минутын дараа ирлээ. Урт насан гишүүн даваад ингэж ирлээ. Герман суралцаар очсны дараа нилээд гэрээ санаад ганцаардах үе биш хүл гардаг байсан. Шинэ жилээр Берлинд Монгол оюутнууд уулзалтад тэнд анх Бацууд номтой танилцаж, загтлаар харилцаж үе уулздаг болсоор сүүлдээ нэг байр хөлсөлж хамт амьдрах болсон юм. Жил хэрэгтэй хамт амьдарч, жирэмсэн болоод түүнийгээ Бацууд номд хэлсэн. Тэр мөчөөс бидний харилцаа хүнд ирсээр нэг л өдөр аавын танил боловсролын яамд дээгүр албахаадаг хэмээн хасар гэдэг 40 нилийн гарсан хүнийг өрөөндөө дагуулж ирээд ааш цан зөвлөрч надтай элбэн хоолунд хийгээд арх дарасч задлаад гуруула бяцхан найр хийсэн. Нэг л мэдхэд би нөгөө хасар гэгчийн өвөрт нүцгэн хэвтэж байсан. Тэгээд Бацууд ном сэрж бөөн хэрүүл зодон болж бит хоёр шившгтэйгэр салж би ч тэнд хүүхдээ авахулсан. Түүнээс хойш санаа сэтгэлээр чунаж ганцаардаж Монгол оюутнуудаас хөндөрөөд Бацууд номоос яагаад салах болсноо хэнд ч хэлээгүй. Харин төрөхөд очиж үр хөндүүлсний маань нэг эмэгтэй зарим нэг оюутны чихэн төрөхсөн. Түүний дараагаар хичээлдээ муудаа дэмлэг твтээд 2 жилийн чөл авсан боловч нутагтаа би хараагүй. Шөнийн цагаар нэг жижигхэн цайны газар ажиллаад өдөр нь айлын хүүхдэд англи хэл заагаад сүүлдээ хувийн жижигхэн цайны газар эрхлэх болж санхүүгийн хөвд ч овоод ивжээд сэтгэл санаа маанч дээрсэн. Тэгээд дараа жил нь сургуульд үргэлжлүүлэн сурж байтал эмээгийн бие муудаад гэртээ 3 сар гаруй хараад сахиж асарч исэн. Тэгэхэд аав ээж хоёр маань эндээ төгсгөл зүгээр байна гэд би Монголдоо сурсан. Энэнд 2 шалтгаан байсан. Нэгт тэнд цайны газар ажиллаулаад овоо хэдэн төгрөг зулуулаад байж удал Бацууд ном ирээд удаа дараа урдны явдлыг чинь тараа нь миний амьдралыг үрэн таран хийсэн хүнгээд айлган сүрдүүлж мөнгө авдаг болсон. Хоёрт тэнд 2 жилийн чөлөө авсан. Одоо бас чөлөө гоохулсан тул дахин иймэрхүү байдал гаргахаар сургуулийн захиргаа юу гэх болоо гэсэн эргэлзээ байсан учраас гэр бүлийнхнийхээ саналыг хүлээж авсан. Тэгээд ч буруудаг үлдээ. Сургууль соёлоо төгсөж, гэр бүлтэй болж, улс төрд оролцож, улсын хурлын гишүүнээр сонгогдоод ёстой л урам зоригтой ажиллаж амьдарч байтал дахиад нөгөө гайтай Бацууд ном миний өмнөр хөндлөсөд мөнгө төгрөг нэгсэн. Эхлээд яг аргаар нь байж хэлснээр нь мөнгө өгсөнж улам давраад ордонд орж ирээд зээл хөөцөлдөж өгөө гэж сүрдүүлдэг болсон. Тэр өдөр яах вэ? Үржний гишүүнтэй уулзчаад манай өрөөрөө орж явахтай нь би таарад тэндээ түр тар хийсэн боловч орой уулзаад хэлсэн ёсоор нь мөнгө өгнө гэж амлаад салсан. Эхлээд намайг уурлахад Бацууд ном миний цамцнаас цураад тэгтэл товч тасарсан баг. Тэгтээ яагаад цахилгаан шатанд унсан гэдгийг мэдэхгүй. Яг Бацууд ном гартаа хатаастай тэнд орсон байж болох юм. Үнэн дээр би түүнийг алаагүй. Тэр нэг өгсөн гэдэгт эхлээд би итгээгүй. Сүүлдээ маш их сандраад эмнэлэг рүү утасцсан. Өөрийн мэдлгүй л тэр үйлдэлийг хийсэн дээ гэж урд насан гишүүн ярив. Мөрдөн байцаагч даваад энэ бол үнэн гэсэн магадлал бараг 90% байсан ч талигачтай Сөүл ресторанд хамт очсон уу гэж асуувал тэрээр тийм ээ очсон. Тэнд мөнгө өгөх гэж очсон гэж дороохон өгүүлв. Тэгээд урд насан гишүүн урагшаа унжсан үсээ хоош нь нийлээд ордонд надтай уулзаад цааширгээ цэглэн шатанд орсон болтой билээ. Миний бодлоор бол сонин тавигдсан талигачийн зураг бас түүний тухай бичсэн байдлаас нь үзвэл бас л ямар нэг таминдаг, тиймч найртай ус харцаатай хүн л энэ эрхийг үйлдэ юу гэсэн таамаг төрсөн шүү. Гагцгүй ордонд ажилдаг хүн үү? Гаднаас түр үнэмлэхэр зөрөөд орж ирээд энэ эрхийг үйлдсэн үү гэдг нь л хачирхалтай. Бас миний цамцны товчигч санаатайгаар цэглэн шатанд хайсан шиг сэжиг төрөвж
Өөрөө энэ хэрэгт бараг л хэрэгтнэр холбогдоод байгаа болохоор ам нэг хэрэггүй шхан болцоод л явж байна. Танд л найдахаас өөр яах вүлээ? Мөн ямар нэгэн туслалцаа байвал чадлынхаа хэрээр туслахад биелэн гэж ярив. Урт насан гишүүний гарсны дараа даваагийн толгойд дахиад л ээдрээтэй бодлууд үргэлжлэв. Нууцлагдсан алуурчин хэмбэ гэсэн асуулт тархинд нь эргэлдэнэ. Маш цэвэрхэн хийгдсэн энэ хэрэгт шүүхэмлгийн шинжээч залуу эмчийн үгэлж холбоотой мэт санагдаад болсонгүй. Хэргийг дахиад л бараг ихнээс нь эхлэх хэрэгтэй боллоо. Талигаж Батсод намын оюутан цагийн танил нөхдийг эренсруулжилж уулзвал ямар нэг байдлыг бага боловч тайлж мэдэх мэт. Гэтэл тэр цагийн дотны найз нөхөд гэхээр хүн бараг гарч ирсэнгүй. Ирж сурсны эцэстээ цолмон гэх жимхтэй Батсод ном чимээгүй хойгур голцуухан суудаг битүүлэг оюутны нэг байсан бөгөөд бараг тайлбал ангийнхантайгаа нийлдэггүй байсан. Харин доод ангийнхаа нэг өхөнтэй үргэж иглээд ердөө ч удалгүй хоёулаа сургаггүй болсон. Суу ярианаас л гадаадад сургууль явсан гэж сонсоод өнгөрсөн түүнээс хойш өгт тааралдаагүй гэв. Тэр үерхдэг байсан өхний нэрийг асуувал Тансхаач үлүү туяа эсвэл Тунгаач үлүү нэг тиймэрхүү нэртэй царайлагч дуу муутайхан өхөн байсан гэв. Ингээд тэр өхнийг тодруулах хэрэгтэй болж ажил багвалвч урагшлах тал ажиглагдав. Бас ордны хүмүүстээсэн хурууны хэний шинжилгээний дүнд хоёр хүний нэр шинээр орж ирлээ. Нэг нь үрж нэг шүн, нөгөө нь цэглэн шатнаас талигачиг унахад гарсан хоёр өхний нэг. Үрж нэг шүн жүүнийг сонсоод уурлаж, бараг л намайг татах нь хэмээн дүрлзэж загнав. Мөн хэвлэл мэдээллийнхэн урд насан гишүүн ажил тарсан хойно мөрдөн байцаагч даваатай сэм уулзнаас олж хэргийн байдал 180 градус эргэв. Хэдийг авсан бол эсвэл бүр өөр харьцаатай байв уу зэрэг олон янзын бодол санаатай материалыг сониндоо тавьж байла. Дээрээс ч давааг буруутгаж энэ хэргийг өөр хүнд шилжүүлв. Гэсэн ч даваа бууж өгсөнгүй хуваараа мөрдөж игэлжээ. Бацодмын оюутан байхдаа үергэсэн тэр өхөн хэн болох? Одоо хааны юу хийж хэрхэн аж төрж байгаа? Мөн Бацодмынхоос үүрээр гарч явсан тэр эмэгтэй хэмбэ зэрэг тодруулах ажил цөөнгүй. Сурвалжлагчид гэдэг хүн бүр дадлагддагч ээлдэв янзын сэжүр үннийг олохын тулд галуусан шургаж орохоос ч буцахгүй зүрх зөрөгтэй адтай сэргэлэн уулс. Нэгэн сонин дээр шүүх хэмлэгийн залуу эмч Бацодмын амиа оруулсан гэдэгтээ тэрсэлдэж үнэн мөнний төлөө явсаар амиа бусдын гарт алдсан залуу эмчийн үгэлд мэрэгжил нэг эмч шинжээчд хайнга ёс төнтий хандаж амиа оруулсан гэсэн байц зүүж шороонд болов. Туршлагатай эмч гомбын цаана хэн сууж байна гэд хэвэлсэн байна. Түүнчлэн залуу эмчийн сууж явсан машины осол цулга цагаан зам дээр шүн гарсан бөгөөд энэ нь шууд үхэлд хүрэхээр аюултай осол гэхэд тунч магадлал муутай бөгөөд мөн тэр өдөр тэр замаар нэг хүүхэн ганцаар гүйж явсан байх юм. Арай гүйдэлтэй газар гэж айлдах юм биш үсттэй гэх зэрэг санаануудыг шигтгэсэн байлаа. Даваад шөнөөр гүйж явсан хүүхэн гэсэн мөр сэжиг дөрвөллээ. Үүрээр айлаас харсан шөнөөр гүйсэн хүүхний сураг энд тэнд гарч чөтгөрийн гүйдэлгэх чиг нэг тод нэг бүдэг болно. Үүний учрыг л олоод орхивол томоохон гогцоо тайлгдана гэдэгт эргэлдсэнгүй. Гачлан тайна тэгхээс тэгх гэсэн шиг барих гогцоо олдож өгөхгүй зовооно. Азаар Бацодмын оюутан цагтаа үерхэж байсан өхөнтэй тэр үед найзалж байсан хүүхнийг оллоо. Түүнтэй орой уулзахаар цаг уулзаж хэргийн материалыг сөхөөд харж суутал даваагийн дотны найз Мегмар орж ирлээ. Тэрээр нилээд санаа зовсон байдалтай энэ хэргийг ингэсгээд орхивол зүгээргүй юу? Уулмал гүнзгий орох тутам уулмал ээдрээтэй явдлуудтай зууралдах юм биш үү гэв. Даваа юу ч хэлсэнгүй мөрөө хавчаад халуун цаа игалж өглөө. Мегмар нилээд өнгө зүс оржээ. Учрыг лавлаваас жогтоо жуумалсан шинэхэн амрагтай болж магадгүй хэмээн инэв. Даваач Мегмарыг тэгвэл аш 50 гэж олзуурхан дэмжиж хоёул өөр сэдвлүү орлоо. Голцоохон хэргийн талаар ярилцаж Мегмар болохоор урт насан гишүүн лүүнийг үйлдсэн өөр хинч биш хамгийн ихэндээ нуугдаад ил болонгоо даргадан гууж одоо айлган сөрдүүлэх тэгээд болохгүй алж ч магадгүй гин. Тэн суутал даваагийн хүнтэй уулзсан цаг болж хоёул салахта Мегмар дараа шинэхэн амаргаа танилцуулна гэж амлав.
Тэд инхүү салцгаж даваа ганцаар хэргийн материалыг үзэж бодлогошрон суух зураа энэ хэрэг толботой байж болзошгүй гэсэн хүмүүсийн зургийг тавьж түүх намтрыг эргүүлэн сөхөв. Урт насан гишүүн бод содномын талигач эхнэрийн дүү үл таних царайлаг эмэгтэй энэ 3 хүн. Даваагийн таамагаар ихний 2 нь биш гэсэн бодол төрнө. Урт насан гишүүний хувьд түүнийг алсан баялаа гэхэд нэгд даваа дээр бүх амьдрал түүхээ тоочж ирэхгүй. Хоёрт энэ их алдар нэр хөрөнгө сайхан амьдрал өнөөгийн байр сууриа өөрийн гараар үгүй хийх гинэн тэнэг арай л биш. Гуравт түүнийг ална гэдэг энэ шавилхан эмэгтэй дахадсан ажил гэж бодов. Талигачийн дүү залуугийн хувьд нэгд баттай гэрчүүд бий. Хоёрт тэрээр ордонд орж энэ хэргийг үйлцэн гэхэд ухаан болоод зөрөг дутана. Бат содномыг алсан этгээд нилээд том гарын ухаан зарж чадах самбаатай туршлагатай алуурчин. Ордонд л энэ хэргийн цаад эзэн байгаа нь гарцаагүй. Тэгэхээр хэн байхав? Хурууны хийгээ үлдээсэн тэр жаахан өхнөө хэрвээ тэр гэж үзвэл яах гэж ямар зорилгоор гэсэн асуулт толгойд нь эргэлдэнэ. Бас энэ хэргийн эзнийг мэдэж эсвэл таамаглаж байгаа хүн гэвэл одоогор гом бэмч байж болох талтай гэсэн эргэлзээ төрөөд болсонгүй. Яагаад гэхээр хариулт олдохгүй зовоно. Бас оюутан байхдаа бат содномтой үерхэж байсан гэдэг үл мэдэгдэх тэр өхөн одоо хаана байна? Тэд яагаад гэнэт тийм чимээгүй гадагшаа суралцах болсон бэ гэсэн бодолж төрнө. Тэхээс тех гэсэн шиг түүний эргэлзээ таамаг болгон ээдрээтэй болох нь энэ хэргийг уламж гүнзгий агуулгатай гэдгийг нотлоод байх шиг. Давааг өрөөнөөс гарахад шөнийн 2 цаг болж байлаа. Жижүүр нь хаалгаар гарган үдэж өгөөд үлдэв. Өвлийн хүйдийн салхи хазар нүрийн тас шавх хуурдана. Тэрээр алгасаар 40,000-ийн өмнөр гарууд Орос элчингийн хажуугаар эргэтэл өмнөөс нь Тараншааны нэртэй хэдэн хүүхэд залуус хажуугаар нь өнгөрөхдөө малгайгийн шүүрв. Хойноос нь хөөтөлөө бие нэг дамжуулж малгайгийн шидснээ нилээн бярархуу нэг нь хавиргар руу яврах шиг боллоо. Тэгээд даваа цааш юу болсныг мэдсэнгүй. Хоёрдугаар хэсэг төгсөв. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.